За сайн байцгаана уу. За тэгэхээр өнөөдрийн миний ярих сэдв бол маш сонирхолтой сэдв байгаа. Ховс. Энэ бол хүмүүсийн анхаарлыг бол маш их татдаг. Ховс гэж юу юм, байдаг юм уу, ямар хүмүүс хэрэгэлдэг, сайн юм уу, муу юм уу гэх мэт. Тэгэхээр ховс нь бол хүн төрөлхтний бүхэл хөгжлийн цаг үед бол байсан зүйл. Тэгвэл ховсыг хамгийн анх ашиглаж ирсэн хүмүүс нь бол тухайн цаг үеийнхээ бөөнөр байсан гэж үздэг. Дэлхийн айлч газар оронд Монголд ялангуяа одоо бас энэ бөөнөрл хамгийн анх ховсыг ашиглаж ирсэн байдаг. Тэгэхээр яг ховс нь шинжлэх ухааны төвшөнд судлагдаж илүү боловсронгуй болсон үе нь бол сэргэн мандалтын үед бол илүү тийм боловсронгуй болсон болов гэж харагддаг. За мөн олон иймэрхүү сэтгэл зүйн эмчнэр болон сэтгэл зүйчнэр, сэтгэл судлалын хүмүүс бол энэ ховсыг маш олон янзаар боловсруулж гаргаж ирсэн байдаг. За Anton Franz Mesmer, Sigmund Freud гэх мэт хүмүүс бол энэ ховсыг эмчилгээний журмаар ашиглаж ирсэн. За мөн тэгээд цаашлаад Эриксоны ховс гэж байна. Milton Erickson гэдэг хүн бол энэ ховсыг бол маш чадварлагаар эзэмшиж мөн олон янзын техникүүдийг боловсруулж за мөн өөрийнхөө Эриксоны ховс гэх нь өөрийнхөө ховсыг гаргаж ирсэн байдаг. Тэргүй хугацаанд энэ ховсыг хийдэг ч байдаг юм эсвэл ямар нэгэн зүйл ширтүүлж байгаа тухайн нэг ховсонд оруулдаг ч байдаг юм уу. Хор зуршлаас нь салах үед юм уу. Ингээд ховсыг бол нэлээд боловсронгуй болгосон байдаг. За тэгээд тухайн цаг үед бас ховсыг бол ашигладаг хүмүүс бас их олон байсан. За бидний ерөнхийдөө бас сайн мэдэх Wolf Mason гэж хүн байна. Тэр хүн бол одоо энэ ховсыг маш чадварлаг эзэмшдэг байсан. Гэхдээ бас ерөнхийдөө тийм шоуны ховс их хийдэг байсан. Үзүүлбэрийн шинжтэй тиймэрхүү тоглолтууд бас хийдэг байсан. Тэгэхээр Wolf Mason-гийн нэг түүхэн дээр бол жишээ нь Сталингийн тушаалаар хоосон цаас бариад банк руу ороод их хэмжээний мөнгө банкнаас авч гарч ирж чадчихсан. За мөн шоронгоос энэ ховсыг ашиглаж оргож ирсэн гэх мэт ингээд түүхийг үзэх юм бол ховсыг бол маш их чадварлаг ашиглаж ирсэн байдаг. За тэгээд 20 дугаар зууны үед 21-р зууны үед бол ховс нь бүр маш олон янзаар боловсронгуй болж байна. Шоуны талаар за тэгээд мөн эмчилгээний журмаар ятгах синхруулах бүр зарим үед маркетинг хүртэл ашигладаг. За сэтгэл заслын эмчнэр болон сэтгэл зүйчнэр бол маш их ашигладаг. За тэгээд олон янзаар байсан. Ховс нь мөн ловрийн ховс, гудамжны ховс гэж бас байдаг. Жишээ нь одоо цыганууд бол иймэрхүү ховсыг бол маш чадварлаг хийдэг. Тэгээд би бас энэ яг юм цыган ховсчтой Оросд галт тэрэгний буудлын дээр таарж исэн. Цыганууд бол ховсыг бол чадварлаг хийдэг юм байлаа. Тэр нь бол ялчгүй юм. Гэхдээ жоохон буруугаар ашигладаг гэсэн үг. Тэгэхээр Монголын ховсод бол ховсыг ашиглагч нар бол ялчгүй бөөнөр, за мөн лам нар байсан. За мөн отч, домч хүмүүс бас энэ ховсыг ашигладаг байсан. Жишээ нь бол тодорхой хэмжээнд ховс ашиглаж хүмүүсийг одоо өвдөлт мэдрэхийг багасгаж барай хийдэг ч байдаг юм уу? Эмгэгтэй ажилдаг ч байдаг юм уу? Иймэрхүү байсан. За мөн яг ховсыг дагнаж юм чадварлаг хийдэг байсан хүмүүс байдаг. Гэхдээ энэ талын түүхүүд нь бол тийм их бичигдээгүй. Жишээ нь Равдан гэж хүн бол энэ ховсыг бол маш чадварлаг хийдэг байсан ба. Жишээ нь арх хууж байгаа хүнийг ховстоод архийг нь яг өөр нэг тийм айдаг зүйл нь болж харагдуулдаг. За тэгээд тэр цаг байсах бол нөгөө нь арх ухах гээл тэр айдаг зүйл нь харагдаад бодогдоод ууч чадгаа болдог ч байд юм уу. Тэгээд энэ Равдан гэдэг хүний бас сонирхолтой түүхүүд их байдаг л да. Жишээ нь ингээд мортогоо явж чадаад байгаа хүний ард нь гарч яхад эргээ харахад нь чон олчихсан харагдаж нөгөө нь айз ухчихсан гэх мэт те. Тэгээд мөн олон янзаар Равдангийн хүнийг сорих гэжсэн тийм хүмүүс байдаг. Мөн нэг хятад ховсч хүртэл нэг тэр Равдан гэдэг хүнийг сорих гэж үдсэн байгаа. Жишээ нь би энэ тэмээний яг одоо бөхсөөр нь ороод амаар нь гараад ирвэл чи надад тийм өгөөрэй. Харин чадахгүй бол би чамд тийм өгнө гэдэг. Тэгээд хоорондоо мөрий тавьсан байгаа. Тэгсэн яалч нөгөө хятад хүн бөхсөөр нь ороод амаар нь гарж ийн шүү. Тэгсэн чинь тэр Равдангийн ажиглаад исэн чинь тэмээнийхэн доор нь ус байсан байгаа ихтэй. Тэр усыг нь өшгөлөөд асгацсан чинь нөгөө хятад хүн зүгээр л тэр тэмээгээ тойрол гүгэдсэн байна. Тэгэхээр ховс нь бас тодорхой хэмжээний домын чанартайгаар бас хийгддэг. Ерхэд бол бөөнөр бас энэ ховсыг тийм домын чанартайгаар мөн бас тухайн бөөхний өөрийнх нь төрөлхийн чадвар мөн ховсын тиймэрхүү онгодтой бөөнөр бас байсан гэж байгаа. Жишээ нь одоо Монголд байдаг зарим бөөнөр бол ийм амтны дүрд ингэж хувирж харагдажсэн тиймэрхүү домог түүхүүд бол маш их байдаг. Жишээ нь Ямаа одгон тэгч жаргалуудын гэх мэт хүмүүс нь
дотоод явдлын яамнаас ингээд тухайн үед бөөнийг хорж явах үед барьж хорих гээд ирэх үед нь тийм амтан болж харагдаад ч юм уу ингээд алга болчдөг. Тэгээ энэ бас тодорхой хэмжээний ховсл яваад байгаа байхгүй юу. Тэгээ бөөнрийн маш итгэмээргүй түүхүүд ч гэсэн их байдаг те. Би нүдэд байгаа нэг тоогоон дотор хийгээд чанаад гаргаад ирсэн чинь ирүүл болсон байсан гэх мэт. Энэ тэгээ ерөнхийдөө бол ховсл яваад байгаа юм л та. За тэгээ энэ мэдчлэн тэгээ ламнар ч гэсэн тэгээ ховсыг маш чадварлаг ашигладаг. Тэгээд оточ тиймэрхүү хүмүүс ч гэсэн ашиглан. За мөн ховсыг бол яг энэ шинжлэх ухааны үзэлтээр сурч яасан үе бол 1970-аад оны үеэс ерөнхийдөө Монголын сэтгэл засны анхны эмчнэр Оросд энэ ховс сэтгэл заслын чиглэлээр сурч ирж Монгол энэ ховсыг бас тодорхой хэмжээнд ашиглаж эхэлсэн байдаг. Дорж ханд сэтгэл заслын эмч Дорж ханд болон Бямсүрэн гэх мэт хүмүүс. За тэгээд миний бас сайн мэдэх Төмөр тоогоо гэж мундаг хүн байна. Энэ хүн бол психотроникийн хүрээлэн авах үүсгэн байгуулсан. Өөрөө тийм гоц авьяастай хүн байсан. Тэгээд энэ ховсыг бол маш чадварлаг бас хийдэг байсан. Тийм ч гэсэндээ би хажуу талаас нь бас харж исэн. Тэгээ энэ Төмөр тоогоо гэж хүн бол биоэнергийг бас маш сайн судалсан. Өөрөө ч гэсэндээ маш хүчрхэг энергитэй. Зайнаас эмчлэх, усаар эмчлэх үү гэх мэт иймэрхүү номнуудыг бичсэн байдаг. За тэгээд мөн Батбаяр гэж бас хүн байсан. Энэ Барайч Батбаяр гэдэг нь хүмүүс бас мэддэг байсан. Тэр хүн бол бас энэ ховсыг бол нэлээд чадварлаг хийдэг, энэ ховсоор эмчилгээ хийдэг, мөн барай хийдэг тийм хүн байсан. Ховс гэж юу вэ гэж бас номыг бичсэн байдаг. За гэх мэт тиймэрхүү ховсчд бол яг шинжлэх ухааны талаас нь, анагаах ухааны талаас нь сурсан үе бол ерөнхийдөө 70-аад оны үеэс одоо бол тэгээд ховсыг бол ихэвчлэн сэтгэл заслын эмчнэр, сэтгэл зүйчнэр гэх мэт хүмүүс Монголд бол ховсыг ашиглаж байна. Тэгэхээр бид нар бол ховсын маш эртний түүхтэй орон. Яг үгээр бид нар бол маш эртний бөөм мөргөлтэй иймэрхүү арт том учраас энэ ховс гэдэг зүйл бол бидний амьдрал өргөн ашиглагддаг байсан зүйл. Мөн хүн өчгсөндөө өөрөө өөрийгөө тодорхой хэмжээнд ховсонд оруулж идэг. За эсвэл өдөр тутамдаа тодорхой хэмжээнд ховсонд орж идэг байгаа. Жишээ нь бид нар ямар нэг юм ингээд үзээд анхаарал хандуулаад ирэхээр хажуунаас ярьж байгаа хүний дуу хоолойг сонсдгоо ч юм уу хэсэг хугацаанд ингэж одоо ажиллах дуу чимээ нэг сонсохгүйгээр ингээд сааталд ордог. Энэ бол тодорхой хэмжээнд бас ховсын нөлөөнд ороод байгаа юм. Мөн энэ ховсыг ашиглаж байгаа хүмүүс төр өөрсдийгөө бас тодорхой хэмжээнд ховсонд оруулж иж энэ арга техникүүдийг ашиглаж одоо бусдыг бас ховсддог байгаа. Тэгээд бид нар чинь ингээд хүмүүс ингээд жишээ нь өөртөө ингээд нэг уран зураг өгөхөд нэг талент хараал чи ингэн тэгнэ гэж тэгдэг ч юм уу те. Тэгээд энэ бас тодорхой хэмжээнд л өөрийгөө л ховсож байгаа л нэг хэлбэрлэлтэй. Тэгээд тамирчид ч гэсэндээ одоо өөрийн гэсэн ховсчтой болж явах жишээний. За тэгээд ерөнхийдөө юм хүмүүс бол өөрийнхөө хувийн сэтгэл зүйч ч юм уу ховс ч юм уу иймэрхүү хүмүүстэй одоо харьцдаг ажилтдаг иймэрхүү хүмүүстэй болж эхэлж байна. Тэгээд энэ ховсын бас хэрэгтэй зүйлс их байна л та. Жишээ нь одоо янз янзын травмагаас салах ч байд юм уу, янз бүрийн айцаас салах, өөрийн таагүй дурсамжаасаа салахыг хүссэн хүмүүс энэ ховсыг бол нэлээд хийлгэж байна. Тэрнээс гадна ямар нэгэн тийм дадал зуршлаасаа салахыг итгэлгүй байдлаа чийдэг юм уу те. За сүүлийн үед бас энэ харшлыг бас ховсоор их хэмжилдэг болоод байгаа. Тэгэхээр харшил гэдэг зүйл бас тодорхой хэмжээний сэтгэл зүйтэй их холбоотой болж таарад байгаа юм. За тэгээ мөн одоо үе чинь бол хүмүүс бүх юм их амар тайван болчихсон болохоор жоохон эмзэг, амархан гутардаг, амархан шаналдаг болчихсон энэ үед тэгээ мөн гутралд маш их амархан ордог. Тэгэхээр иймэрхүү өөрсдийн сэтгэл гутралаасаа гарах ч гэдэг юм уу иймэрхүү зүйлс шалтгааны улмаас ховс хийлгэх эсвэл сэтгэл зүйчтэй хандах ч байд юм уу иймэрхүү алхмуудыг хийж байна. Ховсдно гэдэг маань заавал тухайн хүнийг яг энэ нэг унтаас сэрүүний байдалд ингээд транст оруулаад байхыг хэлэхгүй л те. Энэ бол зүгээр ингээд ямар ч журмаар явж болно. Тухайн хүнийг синхруулах, ойлгуулах те. Нэг шийдэлд хүргэх ч байдаг юм уу. Тэг янз бүрэл байж болно. Заавал транст бүрэн тэгж орно гэдгийг зөвхөн ховс гэж бас ойлгож болохгүй. Тэгэхээр хүмүүс бас яг л тэгж бодоод идэв юм шиг. Заавал ингээд транст ороод унаад өгөхөөл тэгвэл яг ховсдно гэж. Бас тийм биш л те. Тэгэхээр ховс бол янз бүрээр маш олон янзаар хэрэглэгдэж идэг. Өдөр тутмад бидний амьдралд тодорхой хэмжээний хугацаанд болж идэг зүйл. Гэтэ аливаа нэг тиймэрхүү зүйл дээр ховс ч юм уу иймэрхүү зүйлтэй одоо харилцахын тулд тодорхой хэмжээний шалтгаанд авах хэрэгтэй л дээ. Ямар чамд яг энэ ховс ч юм уу энэ сэтгэл заслын яг ямар тусламж хэрэгтэй байна. Түүнээс зүгээр нэг сонирхоод би ингэж болох уу гэж бас тэгж бас болохгүй. Тэгээд
ер нь одоо ингээд бас ховсыг өөрийнхөө ингээд төрөлхийн чадварлаг бас ингээд ашигладаг хүмүүс байна. Ялангуяа энэ Монголд орж ирж байгаа энэ шашны янз янзын номлогч нар бол энэ тарих угаалтыг бол тодорхой хэмжээнд ховсын техниктэй ашиглаад байгаа юм. Би энийг бол ерөнхийдөө маш сайн анзаардаг. Тэгэхээр тэр юу вэ гэхээр бусдын итгэлийг хожих арга. Энэ юу вэ? Одоо жишээ нь ингээд Монголд одоо хийстэй шашны янз янзын урт сулууд ороод ирчихсэн тодгээр нь маш олон хүмүүсийг суулгаад ингээд тэрх бүх хүмүүсийн анхаарлыг өөрлөгөө төвлөрүүлээд тухайн хүмүүст өөрийнхөө одоо тэр зарлаад байгаа бурхнаа итгүүлэх тэдгээрийг одоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш уран ярьдаг тийм ээ, маш сайхан ярьдаг. Энэ нэгсэндээ бас тодорхой хэмжээний хос. Тэр ерөнхийдөө энэ шашны тэр хийсний шашны ном судруудыг ингээд үзэх юм бол бас л ховсын тэр ятгалгын арга техник буюу мөн зарим тохиолдолд айцтай тулгуурсан тэр ярианы арга техникүүдийг нэлээд ашиглаж бичигдсэн байна гэж хардаг. Тэгэхээр ховс гэдэг маань бас янз бүрийн төрлөөр ашиглаж болж байгаа хүнд туслах мөн хүнийг өөртөө итгүүлэгч байдаг юм янз янзын төрлөөр. Ялангуяа би хэлэхэд бол яг шудрах хэлэхэд бол иймэрхүү шашны юм янз бүрийн номлогч нар бол яг энэ ховсыг бас нэлээд ашигладаг шүү. Эхлээд таныг сонсно, таны сэтгэл зүйн байдлыг маш сайн мэднэ. Тэгээ юун дээр яаж тоглолт хийх үү гэдгээ ойлгоно. Дараа нь яг тантай өөрийгөө жишин тэгээ би ч гэсэн иймэрхүү асуудал ийм зовлон туулж ирсэн. Яг ингэж явжсан гарцгүй мэт үе байсан. Гэхдээ би аврагдсан гэх мэт гэл яриад эхэлнэ. Тэгэл энэний одоо ач тус нь бол бурхан гэх мэт ингээд өөрийнхөө бурханыг одоо сурчилдагч байд юм уу те. Тэгээ энэ бол тодорхой хэмжээний бас ховс синхруулахын арга яваад байгаа юм. За тэгэхээр бөөнөр би түрүү хэлчихсэн те бөөнөр ховсыг маш чадварлаг хийдэг байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр Монголын бөөнөрт бол яг энэ тарлын чадвар юу байна уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол нэг тийм хүнийг үзэгч байд юм уу эсвэл нэг янз янзын өргүүлэгч байд юм уу гэдэг нэг юм зүйл дээр ингэж нэг юм өнгөцгөн жижиг зүйл дээр ингэж төвлөрч байгаа нь яг жинхэнэ задарч олон талаас нь ингэж суралцах хэрэгтэй. Тэгэхээр бидний дунд бол одоо мэрэг төлөөлөх яваад байна. Тэгээ үзэж харна л гэсэн юм хамгийн чухал болчихсон яваад байна. Тэгэхээр нэг тэр цаана байгаа тэр том зүйлсүүдийг биднээс олж харах тэр нүд нь байхгүй болчихдог байхгүй. Зөвхөн нэг мэрэг төлөв тэр тэгж үдсэн гэлээ энэ ингэж үдсэн гэлээ гэдэг. Гэтэ яг үндэ бол бөөгийн маш олон арга ухаанууд байдаг. Тэдгээрийг бас олж сурч мэдүүлэх зүгээр. Тэгээ яг би зөв бөөнөр ч юм уу ам нарыг зөв ховсддог байгааг үлдээ. Гэхдээ л ерөнхийдөө энэ чинь тодорхой хэмжээний л бөөгийн чадвар уламжлал ёс соёл тийм юм явж байгаа учраас тэр зүйлийг алдагдуулахгүй явахгүй бол зүгээр нэг үзмэрч бүү хоёрыг ямар ч ялгаагүй мэд тиймэрхүү ингээд яваад байгаа юм болов уу гэж хараад байдаг. За тийм байна. Тэгээд ховс бол ерөнхийдөө маш сонирхолтой сэдв. Гэхдээ хүн болгон ховсыг хийгээд ч юм уу ингээд байна гэж байхгүй. Мөн ерөнхийдөө бас энэ ховсоос айх ч юм уу тийм бас нэг шаардлага бас гайгүй дээ. Яагаад гэвэл Монголд бол нэг тэгж нэг цагааночч гэдэг юм ингээд ховстоод хүмүүс ч нэг байхгүй. Тэгээд яг зөв сэтгэл зүйн эмчнэр ч юм уу сэтгэл зүйчнэр ч байд юм уу иймэрхүү яг мэрэгжлийн хүмүүс бол яг танд туслах таныг одоо ямар нэгэн байдлаар асуудлаа чинь салгахын тулд энэ хөө ховсуудыг ашиглаж байгаа. Тэгээд түүнээс ч одоо бөөнөрч юм уу ламнарч байд юм ингээд үд чардаг хүмүүс нэг тийм ховс хийгээд юу л бол одоо нэг одоо хүртэл готловцны хэрүүлээс салахгүй байгаа юм чи яаж тэр ховс мовсыг хийгээд инээ тэрэ гэдэг аах. Тий. Хийж чаддаг бол сайн байна. Чаддаг тэрийг зөв ашиглаж чаддаг бол хэрэгтэй л байна. Энэ яагаад гэвэл бөөгийн нэг чадвар байсан байхгүй юу? Нааш тэ одоо бол нэг тийм харагдахгүй байна. Гэхдээ энийг хийдэг чаддаг хүмүүс явандаа гарч ирэх л баг гэж найдаж байна. За тэгээ ховс гэдэг бол нэг товчхондоо юм байна. За дараагийн сэдвээр бас нэг чухал зүйл сэдвийг хүндэн. За тэр хүртэл түр баяртай. Тэгээ энэ хүртэл сонссонд баярлалаа.